Монгол улсад бүртгэлийн байгууллага үүсэж байгуулагдсан 80 жилийн ой бүртгэлийн ажилтны өдрийг тохиолдуулан төрийн байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан төмөрлийн үйлдвэрийн спорт заланд зохион байгуулжээ. Тус тэмцээнд нийтдээ 12 байгууллагын 10 баг оролцож 1-р байранд Дархан аймгийн засаг даргын тамгын газрын баг орсон байна. Удаах байруудад Дархан аймгийн Цум дундын шүүх, Дархан аймгийн Давзаалдах шатны шүүхийн баг оржээ. За Монгол улсад бүртгэлийн байгууллага үүсч өгсөний 80 жилийн оог угтаж одоо бүртгэлийн хилцээс бол нэлээдгүй олон ажлыг бид төлөвлөн ажиллаж байна. За энэ ажлуудын маань нэг болох төрийн байгууллагуудынхаа дунд гар бөмбөгийн тэмцээнийг өнөөдөр маш амжилттай зохион байгууллаа. Тэгээ энэ гар бөмбөгийн тэмцээнд оролцсон нийт төрийн байгууллагуудынхаа баг хамт олондоо спортын бас өндөр амжилтыг хүсье.